Бид улсын хурлын дараагийн их болцтой уулзаад байна. Яг одоо Шангрила зочид буудалд бондын бүтээн байгуулалт хилцүүлэг хүргэж байгаа юм аа. Тэгэхээр та олон сайхан хилцүүлгийг нээж үг гэлээ шүү дээ. Мөн хөгжлийн банкны захирал Мөнхбат бол одоо энэ бондын хөрөнгөөр ямар томоохон хэмжээний төслүүдийг хэрэгжүүлсэнийг олол танилцууллаа. Бүгдийн дурдах юм бол хэдэн өдөр болох байх. Хамгийн томуудын 5 минутын хугацаатаагаар бизнесээс авуулахад 18 цаг хүрч шин. 10 цагаас эхлээд хөтөлбөрөөр харсан баг тийм. Тийм ээ. Тэгэхээр би танаас илүүтэй бондын эргэн төлөлтийн талаар асуумаар байна. Жишээлбэл хөгжлийн банкны авсан нийтдээ 600 сая ам долларын бондыг бид нэр эх хонд 720 сая ам доллар болгож төлнө. Тэгэхээр энэ төлбөрийг бид нар нэг дор хийх юм уу, хувааж хийх юм уу? Мөн энэ бондыг эргүүлж төлөх нөөц болцоогоо бидэнд байна. Тийм, аливаа мөнгийг авахтаа зорилгоо тавьдаг, төлөх хугацаагаа боддог. Засгийн газрын бонд гэдэг бол банкнаас очоо банкнаас зээл авахд тавьдаг нөхцөл шиг биш л те. Засгийн газрын бонд бол өөрөөс чинь барьцаа өргөн шаардахгүй. Би хэрвээ банкны захирал байсан чамд барьцаа өргөн шаардна. Хугацаанд төлөхийг шаардна. Тэгэхээр засгийн газрын бонд гэдэг бол тэр улсын хөгжилд нь итгээд өгч байгаа санхүүгийн зах зээлийн итгэл байгаа. Бондын хүч өөрөө итгэлийн эрсдлийн хувь хэмжээ байгаа. Тэгэхээр одоо энэ улс орнуудын хөгжлийг хараад байхад дэлхийд дээр засгийн газрын бонд авдаг 2 улс үлдсэн байна. Зах зээл нь одоо эдийн засгийн зах зээлийн хоримж шилжээгүй хой солонгос куб 2 бол дэлхийн санхүүгийн зах зээлээс тасархай явж байна л да. Тийм улсуудын хувьд өөрөө чинь сая ярьдаг зүйл бол үнэ. Дахиж дэлхийн санхүүгийн зах зээл өөрт чинь зээл өгөхгүй юм шиг өөрөө ойлгоод байна тийм үү? Дахиж. Гүйлтэй. Тэгэхээр энэ засгийн газрын бонд гэдэг юм бол банкны зээлээс ялгаатай ажилтдаг тасралтгүй явагддаг зүйл байгаа юм аа. Бид өнөөдөр 5 жилээр гаргалаа, маргааш 4 жилээр гаргалаа, тэрний дараа жил 10 жилээр гаргалаа. Энэ болгон бол хязгаарч тасарч байдаг. Одоо өндөр хөгжилтэй баян гэж нэрлэдэг байгаа улсууд жил болгон сар болгон бонд нь борлогдоод бусад төлөгдөөл энэ бол тасралтгүй процесс юм байна. За 5 жил болцоо яаж төлөх үү гэдэг чинь ардын намынхны зохиосон одоо буруу ойлголт байгаа. Банкнаас зээл авчаад 5 жил болцоо төлөхгүй бол муу зээлэнд ороод хөрөнгө оруулаад ингээд дампуурдаг шүү дээ. Засгийн газрын бонд гэдэг бол энэс үндсэндээ ялгаатай нь аль ч улсын хөгжлөө санхүүжүүлэх гэж авч байгаа. Тэр улсад нь одоо юу гэдгийг бүх үйлдвэр нь зогсоод ямар ч экспорт хийгдэхгүй болоод одоо бүр мөсөн дампуурна гэдэг ойлголт бол дэлхийн түүхэнд бол бараг байхгүй л дээ. 1-р дан 2-р дайны хөдөлтийн болсон байх. Үүнээс хойш бол дэлхийн бүх 200 орн нөгөө 2 улсыг хасаад хөгжлөө бол энэ засгийн газрын бонд гэдэг санхүүгийн хэрэгслээр санхүүжүүлж байгаа болохоос хугацаанд дууссан. За маргааш зээлээд төлөөгд мөнгө бариад өгдөг байхгүй. Уяатан гэсэн үг юм аа. Ер нь бол бондын санхүүжилт гэдгийг их л зөв ойлгохгүй бол банкны зээлтэй чи хольж утгаад байгаа учраас чиний асуулт чи анхнаасаа буруу гараад байгаа. Бид дараагийн 20 жилийн бонд сарж болно. Хугацаанаас нь өмнө худалдаж авч болно. 12 онд бид нар 4%, 5% та авч ирсэн бол одоо мэдээж өссөн. Яг тэгвэл дэлхийн эдийн засаг хуучин шиг биш болж. Дэлхийн эдийн засаг энэ 20-р зууны эхний 10 жил маш их өөдрөг төсөөлөлт явж ирлээ шүү. Энэ их өсөлт зогсохгүй юм шиг. Улс орнуудын хөгжлийн ялгаа арилжих юм шиг, одоо хот хөдөөгийн ялгаа арилна гэж ярьдаг шиг. Гэтэл дараагийн 10 жил эхлэхдээ бол их хатуу эхэлж байна л да. Нөгөө эдийн засгч алгууллаа, Казахстаны эдийн засаг агшлаа, Оросын эдийн засаг агшлаа, хасагтаа гарлаа. Энэ хооронд манай 2-3% өсөлтөө бол бараг одоо хэвэн гэж хэлж болохоор өсөлт явж байна. Энэ онд бид нар 2 биш 5, 6, 7, 8 руу өсөлт явах гэж байна. Нөгөө удаан хугацаас хөлөөс оюутлогооч орж ирж байна. Тэгэхээр яагаад банкны зээл, 2 улсын хоорондын засгийн газрын хоорондын зээл, бондын санхүүжилт, буцаа төлөх нөхцөл нь ялгаатай байдаг гэдгийн учир нь бол энэ. Энэ бол хөгжлийн санхүүжилтийг хийдэг хэрэгсэл болохоос биш. Компани банкнаас очиж зээл аваад хугацаанд төлдөг зүйл биш л дээ. Хөгжлийн банкны хувьд ялгаагүй. Хөгжлийн банкны төлбөр төргөн гүйцэтгэх чадвар мадуурыг бас харж агаад
нэг цаг хугацаанд ингээ гацаачхаар гацаачдаг зүйл бол биш юм байна. Тийм ч учраас засгийн газрын бонд гэж хэлдэг. Тийм учраас Монгол улс өөрөө баталгаа гаргадаг. Тэгээс Монгол улсын аль нэгэн аж ахуй нэгжийн авсан зээлийг бид төлөвлөгөөтэй адилхан манай засгийн газрын зээлийг хэн нэгэн компани төлөхгүй шүү дээ. Гэхдээ нийт эдийн засгт эргэлж байгаа энэ орлого, ашиг, татвар, улсын төсөвт ордог энэ бүх мөнгө бол шууд ус баталгаа болж байгаа юм хэлдэг. Яг би сайхан Монгол банкны захим хуудаснаас манай гадаад валютын нөөц 1.2 сая доллар байна гэдгийг. Тэрбум 1.2 тэрбум тийм. Тэгээд манай нөгөө экспортод гаргадаг бүтээгдэхүүний маань бие хэмжээ өсөд байгаа боловч орж ирж байгаа орлого нас бууралтай байгаа шүү дээ. Тэр тоонуудыг хараад бид нар одоо бондоо ер нь төлж чадах юм болов гэдэг болгоомжлолт үүснэ л дөө. Ер нь бол эдийн засагт диверсификацийн солонгоруулна гэдэг бол 1-4 жил хийж ажил биш л дээ. Бид уулуурхайн эдийн засгаас хэд хараад зөвхөн түүхийн дүн дээр тулгуурлаад авах юм бол тэр бондыг төлж чадахгүй байх эрсдэл өснө. Эрсдэл өсөхийн хэрээр энэ бондын премиум чинь нэмэгдэнэ. 4-5-аар авсан биш одоо ингээ 10-аар авчихсан. Хамгийн сүүлийнхийг нь 10.5-аар авсан. 10.5-аар авсан. Тэгэхээр магадгүй 4 жилийн дараа энэ дэлхийн эдийн засаг өөрчлөгдөд бид диверсификац хийж өгөөд одоо Японтой явуулсан эдийн засгийн түвшлийн хэлцээр чинь өчигдөр уржигдаас эхлээд 40 төгрөг болж шээ. Тэрний дагуу бид Японд руу түүхийг гарах биш, Японд руу бэлэн бүтээгдэхүүн гараад эхлэх юм бол одоо байдал бол их өөр болно. EP байгуулсан гол юу бол энэ production network гэдэг юм болох гэдэг байгаа шүү. Өнөөдөр өнгөрсөн жил Toyota корпорацийн борлуулалт 252 тэрбум доллар. Грек баахан улсуудыг нийлүүлснээс Европын хэд хэдэн улсын эдийн засгийг нийлүүлснээс илүү борлуулалт хийсэн биш. Тэгэхээр яагаад бид нар EP яагаад заавал Японтой байгуулад ийм гэхээр Toyota машин дотор нэг эрэг шургал Монголд үйлдвэрлэе. Одоо энэ Shibasaki гэдэг компани тормозны аппаратны нэг юм металл хийц Монголд үйлдвэрлэж байгаа шүү дээ. Компьютер удирдлагын суурьшаа ороод ирсэн. Тэгээ тэр тим зах зээл рүү бид орох нь энэ уул уурхаагаас хамааралгүй болж байгаа юм л. Тэнд одоогоор 30 хүн ажиллаж байна. Тэнд үйлдвэрлэсэн тэр деталууд бол нэг нэгээр зарагдахгүй. Машин дотор бөөн болж зарагдаж байна. Дэлхийн зах зээл дээр Toyota зарагдаад байх юм бол тэр компани ажилтал байгаа дээ. Тэгээ ийм маягийн компаниудыг хэдэн мянгаар нь Монгол руу оруулж ирэхин тулд энэ EP гэдэг юм байгуулад байгаа. Энийн үр дүнд монголчууд ажилтаа болно. Ирээдүйд бид нар Монголд үйлдвэрлэсэн гангаар тэр эд ангийн үйлдвэрлэдэг болно. Монголд үйлдвэрлэсэн полипропиленаар тэр одоо пластмассын эд ангийн үйлдвэрлэдэг болно. Машины банк хүртэл хийж ш төмрөөр ихэ болоод. Эдийн засгийн түвшлийн хэлцээр дээр хугацаа байгаа юу? Хугацаа байгаа юу? Хүчинтэй хугацаа гэсэн зүйл байгаа юу? Өчигдөр дууснаач гэдэг юм уу? Эчин юунууд бараа бүтээгдэхүүнээрээ үе шаттай шилжилт байгаа. Өчигдрөөс эхлээд 2 тал руугаа 9000 орчим бараа татваргүй болж байна. 2 тал руугаа. Энэ чинь зөвхөн барааны тухай биш ээ. Одоо технологи бол чөлөөтэй наашаа цаашаа гүйдэг боллоо. Технологийн аливаа хязгаарлалтууд алга болсон. Санхүүгийн мөнгөний хувьд наашаа цаашаа чөлөөтэй шилжиж байна. Банк санхүүгийн зах зээл чөлөөлөгдлөө, технологийн зах зээл чөлөөлөгдлөө, бараа бүтээгдэхүүнийг чөлөөлөгдлөө, ажил үйлчлэгээ чөлөөлөгдлөө. Одоо бид нар дараагийн зүйл болох ажиллах хүчнийхээ зах зээлийг чөлөөлөх тухай ярьж байна. Ямар ч гэсэн монголчууд Японд очиод ажиллахад Монголд ажилласнаас ялгаагүйгээр хөдөлмөрийн нөхцөл нь бол хамгаалагдана. Тэнд төлсөн тэтгэврийн даатгалыг, шимтгэлийг энд буцааж авах тухай хэлцээрийг удахгүй явуулна. Энэ чинь өөрөө ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнд чөлөөлж өгч байгаа. Манайхан тэнд очиж ажил сурах хэрэгтэй байна. Ажил сурж ирээд энд үйлдвэрлэсэн нарны зай тэнд очиж дадлагчигчаар сураад энд үйлдвэрлэсэн нарны зай буцаад Японд руу экспортлогдоод нарны цахилгаан стандарт болцсон байна шүү дээ. Тэрийг 3 монгол залуу ажиллуулж байна. Тэгээ ингэж нөгөө өндөр хөгжсөн оронтой эдийн засгийн интеграцид орох нь манай эдийн засгийг солонгоруулах гол үндэслэл байна. Уул уурхайн үнийг шүтээлээвэл дахиад Австралид хязээ өөр болохын хүлээгээ суугаад байна. Тэгэхгүйгээр бид нар дэд үтсээ хөгжүүлээд замаа тавиад
ажилтаа сургаад Японы зах зээл дээр борлогддог стандартыг хангасан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд авах юм бол засгийн газрын 1-2 тэрбум долларын бондны төлбөр бол одоо ямар ч одоо зовлонгүй төлөгдөнө. Бид зүгээр нөгөө зээл авахаас айгаа зогсчих юм бол Улаанбаатарын утаа гэж жишээ нь 70-80 жилийн дараа арилна шүү дээ. Энэ хооронд хүмүүсийнхаа уушгийг яах вэ? Гэх мэтээр ингээд би арчилсан намын дарагч байна, их хурлын дарагч байна. Энэ өөр тавихаас битээ. Социализм үед энэ Чингис Вандаас ч 10 дахин илүү өөр тавиал одоогийн хөгжлөө бий болгоо үсттэй. Гэтэл нөгөө 1.5 тэрбум долларын өөр тавьчаад тэрнээсээ айгаад өрнөөс гаргая маргая гэдэг сонгуулийн өрөөтэй ороод ахаар чинь улс чи яаж хөгжих юм? Тийм л зүйл байгаа. За танд баярлалаа. Бид улсын хурлын дарга нэг болцтой ярилцлаа.